Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ, сайн байцгаана уу эрхэм багш нараа. Тэгэхээр энэхүү нэвтрүүлгээрээ би үзэгчид та бүхний дундаас эрхэм багш нараа хэмээн онцолж байгаа нь нэгэн мэрэгэн сайхан үгийг багш нартаа эргэн сануулж өнөөдрийнхөө нэвтрүүлгийн зорилгыг тайлбарлах гэсэн явдал юм аа. Тэгэхээр та юуны үр тарина, түүнийхээ ургацыг хурааж авдаг гэж нэг мэрэгэн үг бий. Тэгвэл энэхүү багш нарын өдрүүдийг тохиолдвол үзэгчид та бүхэндээ бид амьдралдаа үр хүүхдүүдийнхээ тарих оюунд, зүрх сэтгэлд, нийгмийнхээ сэтгэлгээнд бид юуны үрийг тарьж байна вэ? Тэр дундаа боловсролын салбарын амин сүнс болж байдаг багш нар маань үр хүүхдүүдийнхээ бидний үр хүүхдүүдийн мөн хичээл зааж байгаа шавь нарынхаа зүрх сэтгэлд тарих оюунд нь юуны үр суулгаж байна вэ гэдгийг онцлон ярих гэсэн юм аа. Боловсрсан хүн боловсрал гэдэг ойлголтыг би жимсээр явах юм бол боловсрсан жимс гэж хэлэх гээд байна. Тэгэхээр магадгүй одоо бидний хүүхдүүдтэй өгч байгаа эрдэм мэдлэг нийгмийн баялагийг бүтээхэд тус нэмэр болохгүй бол тэр мэдлэгийг өгсөний хэрэг юу вэ гэж. Тэгэхээр ямар мэдлэг одоо хүүхдэд маань нийгмийн баялагийг бүтээхэд хэрэг болох юм. Тэр баялагынхаа үр шимийг хүртэж түүгээрээ хүүхд маань одоо аз жаргалтай амьдралд хүрч чадахгүй юу гэдэг дээр багш нар бид нар бодох ёстой л доо. Тэгэхээр бидний өгч байгаа энэ мэдлэг маань эргээд хүүхдэд маань одоо амьдралаа авч явах ур чадвар нь олж чадхаар тийм хэмжээнд байна уу гэхээр бас л хараахан үг байна. Тэгэхээр энд юунд одоо бид нар бодох хэрэгтэй юм бэ? Би бодохдоо хамгийн эхлээд багшийн хандлагаас эхлэх хэрэгтэй гэж боддتي. Багш өөрөө шинжлэгдчихэж дараагийн асуудал ярих хэрэгтэй болов уу гэж. Тэгвэл одоо шинэ зууны багш уу энэ шинжилтэй холбоотой нийгмийн асуудалтай холбоотой ярьж байхад багшийн хандлага яаж өөрчлөгдөх хэрэгтэй юм бэ гэж. Ямар ч байсан эхлээд хүүхдээ ойлгодог л ах хэвээр. Бид нар шинжлэх ухааныг нэлээд судалжээ. Би өөрөө математикийн багшаар их олон жил ажилласан. Энэ талаараа ингээд бодоход бол би шинжлэх ухааны талаас нэлээд судалсан байна. Хэдийгээр их найхтар нээлт хийгээгүй ч гэсэн тухайн бодлогыг бодвол арга зүйн тал гэдэг олон юм хийж л дээ. Зүгээр эргээд бодох нь би тэр мэдлэгийг олж авж байгаа хүүхдтэй хэр үлдсүүд юм хийж вэ гэж бодохоор бас үгүй юм болов уу гэж. Тэгэхээр бид нар хамгийн эхлээд хүүхдэд ойлгох, түүнийгээ танин мэдэх, энэ хүүхдийн хувийн хэрэгцээ сонирхол юу байгаа юм, ямар авяас чадвар байгаа юм, түүнд нь тулгуурласан ийм үйл ажиллагааг явуулах ёстой болов уу гэж. Тэгэхээр магадгүй багш нар бас гайхаж болно л дээ энэ огч одоо математикийн хичээлийг орхих юм болов уу гэж. Үгүй энэ те өөрийнхөө явуулж байгаа энэ сургалтынхаа хэмжээгээр өөрөө үлгэртэй байж тэр шинжлэх ухааныхаа олгож байгаа мэдлэгийнхаа явцад тэр хүүхдийн хүн болгохын чиглүүлэх ажлыг яагаад хийж болохгүй гэж. Өнөөдөр зүгээр ингээ харж ахт манай багш нар боловсролын салбарынхаа ингээл хүүхдийг ингээл оюун ухаанд нь их л мэдлэг хийгээл өгөөл мэдлэгчсэн л хүн байх юм бол тэр айгүй хүчтэй мундаг байх юм шиг тэр чинээгээр улс орон маань мундаг болох юм шиг хараад байгаа. Гэхдээ энэ бол нэг гарц мөн энийг бол үгүйсгэж байгаа юм биш. Нөгөө талд нь нөгөө нэг далавчин дутуу байгаад байгаа юм шиг санагдаад идэг байхгүй. Хэр их хэдий ч нэ хүчрэх хүн байгаа ч гэсэн тэр хүн зөв сэтгэлтэй зөв хүн биш л байх юм бол нийгэмд гараад тэр хүн аав болно, ээж болно те нийгмийн нэг гишүүн болно, байгууллагт орж ирээд нэг хамт олонний нэг төлөөлөл болно те гэтэл тэр хүн хүнийхээ хувьд хүн болоогүй ээжж маш их чадвартай хүн байх юм бол нөгөө чөтгөрт ил дөрөллөө гэдэгтэй адилхан болчих юм шиг санагдаад идэг байхгүй. Тэгэхээр яг энэ тал дээр багш нарын хандлагыг өөрчлөх дээр юу амин чухал юм бэ? Энэ хандлага өөрчлөгдөхөд хэр хугацаа орох юм? Таны хэлсэнтэй нэг хүн болоогүй хүнд эрдэм их заах нь зэвсэг босоо оролон зэвсэг бариулсантай адил гэж чойжл 900 хэлсэн үг нийцж ийн л да. Багшийн ажил гэдэг чинь өөрөө цэвэр дур санаалтай ажил шүү дээ. Тэр мэдлэгтэй ур чадвартай байхаас гадна заашгүй заавал зүрх сэтгэл байх хэрэгтэй. Тэгэхээр үнэхээр багш өөрөө зүрх сэтгэлдээ тэр ажилдаа дур сонирхолтой бол энэ ажил бол нэг удахгүй. Багшийн хандлага бол өөрчлөгдөд болох хол биш. Ягаад тэгэхээр зэрэг би ч гэсэн уламжлалт сургалтаар яваад багш болсон хүн миний багш нар яа заадаг байсан би яг тэр аргуулаараа заадаг байсан болооч байгаа юм шиг санагдчихсэн. Гэхдээ эргээд ингэж өөрийнхөө ажилд нэг дүн шинжилгээ хийгээд ч юм уу үзэл онолыг судлаад явж байхад бол бас орхигдуулсан юм байна. Бас зарим зүйлээр дутуу ажиллаж тийм ээ. Тэгээ энэ зүгээр яг өөрөө үнэхээр зүрх сэтгэлээ тавиад энэ ажлууд анхаарал хандуулад өөрийнхөө хандлагыг өөрчлөхөд хичээхэд бол нэг их хугацаа орохгүй гэж бодож байгаа. Хишгний багш хэдэн жил багшилж байгаа лээ? Би одоо 17 дахь жилдээ багшилж байна. 17 жил багшлаад багшлах явцдаа одоо жишээлбэл ихэнх үедээ бол мэдээж хүүхдүүдэд мэдлэг олгох нь чухал юм байна гэж шууд л багшийн үүргийг бол зөвхөн мэдлэг олгох гэж л харж байсан баг тий. Сүүлийн үед ингээд мэдлэгийг бас дээр нь өөр нэг тулгуур ойлголттой хамт нь өгөхтэй байна гэд ойлгоод ирэхээр анги дүүрэн сууж байгаа хүүхдийг харах таны хараа өөрчлөгдөж гин үү? За зүйтэй яг үнэ. Тэгэхээр зэрэг би одоо хэдийд өөрийгөө багш болсон бэ гэж дүгнэх нэг асуудал байна л да. Тэгэхээр диплом өвөрснөөс хойш биш юм байна. Тэгэхээр энийг ч бас одоо сүүлийн үед нэлээд их анхаарч тэр чөтөл багшлснаас нь хойш одоо багшийн эрхийн үнэмлэх хэдрэг гэж хүртэл гарсан байна л да. Тэгэхээр их олон жил ажилласан багшийн одоо юу гэдгийг нэг амнаас гарч ирсэн үг надад их санаанд байдгийн. Та өөрөө хизээд өөрийгөө багш болсон гэж харна. Тэр үе болохоор зэрэг ангийн чинь бүх хүүхд таны хүүхд мэт харагдчихжээ гэж байгаа юм л да.
миний шавнар бүгдээрээ миний хүүхэд мэт. Тэгэж надад хайрлагтахаар харагдаж байгаа тэр үед л би багшаага одоо өөрийгөө багш болж ийл гэж үнэлэх юм байна л да. Тэр бол маш их одоо сайхан үг санагдтыг. Тэгээ одоо ер нь хүүхэд болгоныг эрэг талаас нь хараад өөрийгөө хүүхэд мэт хараад ирэхээр их олон юм харагдана. Их сайхан юмнууд харагдана. Хүүхдийн ахиц олтыг үнж дүгнэх гэдэг ажлыг нэлээд их олон жил хийж байгаа юм. Амжилтын тэмдэглэл хөтлөн гэж ярьдаг л да. Тэгээ энийг бас багш нартаа санаа өгөөд загвар одоо юу гаргасан чи их олон багш нар дэлгэрүүлж бас нэлээд их үр дүнтэй байна л да. Тэгэхээр хүүхэд толгой эндээс юу харагдж байгаа гэхээр хүүхэд толгой авьяастай. Тэр авьяасыг нээн хөгжүүлэх нь л багшийн үүрэг болохоос ш бидний их мэдлэг өгөх олон бодлого бодлого бас биш юм аа гэж ингэж л дүгнээд байгаа юм л да. А миний тэмдэглэл одоо миний хөтлөөд байгаа зүйл юу юм гэхлээр зэрэг чи өчигдрөөс өнөөдөр юугаар илүү байгаа юм? Чи өөрийгөө өөртөө л хайрцуулж ахиж зүслээд үнэлэх юм гэж. Тэг их сонин өдрөөс өнөөдөр чинь юу илүү шинээр ийсэн ямар яаж хийсэн гэдэг талаас нь л тэгээ нэг дэвтэр гаргачаад бичээд байгаа тийм. Ер нь бол 2008 оноос хойш ихээсээ ажиллаа л да. Тэгээд үндсэндээ болохоор энэ хооронд ч одоо заасан математикийн хичээл заадаг өөрийнхөө даасан англи их олон хүүхдүүдэд амжилтын дэвтрээ эхлүүлжээ. Тэгээ энэ болохоор миний гадар одоо хамгийн сүүлд одоо орж байгаа ангийн манай хүүхдийн дэвтрэл ирсэн байна л да. Тэгээд хүүхдүүд энэ дээр эхэндээ бол их учраа олохгүй юу ичих юм болоо амжилт гэдэг их том зүйл гэж бодож байсан. Одоо бол хөтлөөд ихэснийхаа дараа их жижигхэн зүйлээс те агуу юм их энгийн зүйлээс эхэлдэг юм байна. Миний яг асар том зорилгын өмнө ийм жижигхэн алхмууд байд юм байна гэдгийг ойлгож ухаарч байна л да. Тэгээд үүнийг дүүцүүлээд дунд ангид нь болохоор амжилтын тэмдэглэл хөтлүүлээд ахлах руугаа ороод ирэхэд нөгөөт нь нилээ өргөтгöd одоо зорилготой болгоод ингэж өөрийгөө удирдах сурах үйлд нь одоо анализ хэлэх ийм ажлууд эхлээд байгаа. Тэгээ энэ нилээд бас их үр дүнгөө өгч байгаа. Ямар гоё юм бэ? Одоо жишээлбэл ингээ үзэгчтэй та бүхэнд энэ дэвтрийг ингээ харуулахыг хүсэж байна. Энэ 11-р ангийн сурагч Эгэл Наран гэдэг хүүхдийн дэвтэр байна. Тий? Эгэл Марл. Тий, Эгэл Марл. Тий. Тэгээ энэ одоо жишээлбэл ингээд энд нь ингээд он сар өдрөө тавиад тэгээд энд нь ингээ амжилтын утга гэж тавиад энд нөлөөлсөн зүйл тэгээ сэтгэгдэл гэж тавьсан байна. Тэгээд энэ дээр ингээд хэдэн сарын хэдний өдөр би ямар амжилт үзүүлсэн бэ? Энэ нь үүнд нөлөөлсөн юм нь юу байсан юм бэ? Дараа нь болохоор энд амжилтанд хүрснээр чамд ямар мэдрэмж төрсөн юм бэ? Цаашид би яах юм бэ гэдгээ ингээд бичсэн байна л да. Энэ ингээд алхамаар өдөр өдөрт ингээд өөрийнхөө амжилтыг бичээд энэ хүүхд явандаа өөрөөсөө маш их тийм нэг урам авах нь шүү дээ тийм ээ. Хамгийн гол нь сая ингээд би бас бодож илаа л да ингээд үгүй би ч одоо бас л нэг ээж хүн шүү дээ тийм ээ. Хүүхдийнхээ аягүй их алдаатай ажилдгаа би сая яг таны ярианаас ойлголоо л доо. Ингээд энэ хүүхдээ энийг ингээ харж байхдаа би хүүхдээ чи тэгж хичээлээ хийсэнгүү чи тэгж алдаа гаргалаа гэж ярьдаг болохоос чи ингээд амжилт гаргачих энэ жижигхэн амжилт гаргасан байна. Эн чин тэгээ агц шүү гэж ерөөс хүүхдэд урам хайрлаж байгаагүй юм байна. Тэгэхээр энийг ингээ эрхэм үзэгчтэй та бүхэн үзэж байгаа багш нар байна. Сургууль дээрээ хэрэгжүүлээд үзээрэй. Дээр нь бас ээж аавуудаа та бүхэн энэ хүүхдүүдтэй амжилтын дэвтэр гэдэг ийм дэвтэр нээлгээд хүүхдүүдтэй урам дэм өгөөд үзээрэй. Тэр хүүхд өөрийгөө би юун дээр хизээ яаж амжилт гаргасан бэ гэж бичээд тэрийг ээж аавдаа үзүүлээд хамтдаа ярилцах юм бол маш том урам болох юм байна юм тий. Ингээд бид нар нөгөө нэг амжилт гээл тэгэхээр алс холын хол одоо юу гэдгийг нэг галактикийн хаа нэгтэй байгаа ямар нэгэн гариг иргэс шиг ойлгох биш. Ингээ яг хажууд байж яадаг шат ахиад явж байгаа юм шиг бид нар тэр амжилтанд хүрч болдог гэдгийг энэ өнөөдрийн маань нэвтрүүлгийн зочин биднэрт ингээд бүр маш том жишээ баримттайгаар үзүүллээ. Тэгэхээр таны энэ ажил үр хүүхдүүдэд маань гэрэл гээгээ болсон улам цаашаа ахихт нь улам их амжилт олоход нь нэмэр болох бах. Танд тест үнэхээр баяр хүргэе Монголын хүүхдүүдийн өмнөөс энэ ажлаа улам цааш нь сайн явуулаарай гэж хэлмээр байна. За ингээд амжилтын дэвтэр хөтлсөн хүүхдүүд хөтлөөгүй хүүхдүүдийн хооронд ялгаа ямар юм харагддаг вэ? Ямар ч гэсэн өөртөө итгэл нэмэгддэг. Тэгэхээр тэр хүний хийсэн гол нь яг бид нар яагаад итгэлийн нэг алдаад байгаа юм гэлээ зэрэг бидний үнэлгээнд бас их асуудал байна л да. Би нэг жижигхэн жишээ хэлээ. Хоёрдугаар ангийн хүүхдээс 100 хүүхдэд чийж авч байгаа. Тэгээд одоо шалгагч одоо гаднаас ирсэн комисс байна л да. Шалгахтаа хуучин журмаар болохоор зэрэг 6 алдсан, 5 алдсан бол дунд авах нь л дээ. Тэгээд 7, 8, 9 алдахаар муу авдаг ч юм уу. Тэгэх муу олон хүүхдэд муу тавьсан байна. Тэгсэн тэрийг манай няндаг доктор үзчихэд ингэж зөвлөж байгаа юм л да. Нөгөө талаас нь харах юм бол наад хүүхчнэн онц авах юм байна. Яагаад гэвэл 100 үгнээс 94 үгийн зөв бичсэн хүүхтэй шүү дээ. 91 үгийн зөв бичсэн гэж. Тэгээ энэ үзэл онол одоос их жохол л да. Тэгэхээр энэ л нөгөө нэг багш нарын хандлага өөрчлөлт өөрчлөлтөд нөлөөлж байгаа нөлөөлөх ёстой хамгийн суур ойлголт. Тэгээд дээр нь багш нар энэ хандлагаа өөрчлөө гэхэд бас яг чиглүүлж байгаа
бодлого нь бас яг энэ чиг рүү явах хэрэгтэй үстэй тийм ээ. Тийм, ерөнхийдөө тэгэхээр одоо энэ боловсролын шинжилгээний зорилгын өрөөнд тавьж байгаа юмнууд бол их сайхан байна. Ер нь бол зөв Монгол хүн энэ хөлбөрт ч гэсэн энэ талаар нэлээд их тусгасан байгаа. Одоо сүүлд авсан дээр авиас хөлбөрийг ч гэсэн би бас их дэмжигч. Тэгэхээр энэ үднээсээ бодоход бол бас их зөв гарцаа олцсон, зөв хандлагатай эхэлж байгаа болов уу гэж бодож байна л да. Тэгээ ер нь бол хүний өөрийнх нь одоо философч гэдэг юм уу, насанд хүрсэн ч хүн бай, хүүхэд ч бай, хин ч ялгаагүй магтаал их дуртай байдаг. Тэр угаасаа л хүнд өөрт нь байдаг зүйл. Тэгэхээр тэрэнд нь л одоо тэр л онцлогийг нь л анхаарч үнэлж байгаа арга юм л да. Хизээч одоо чи 6 алдсан байна, дараагийн удаа 5 алдаараа гэж хэлэхэд бол хүүхэд хүлээж авдаг юм байна. Харин миний хүү өнөөдөр 94 үг зөв бичсэн, маргааш 95 үг зөв биччихээрэй гэхээр хүүхэд хүлээж авдаг. Тэгэхээр өөрөөсөө гол онцлог л юм. Тэгэхээр энд бид нар нэг их бодлого шаардаад байх юм байна. Багш өөрөөсөө л хамрах байхгүй юу? Багшийн өөрийнх нь хандлага өөрчлөгдөөд хүүхдийнхаа эерэг талыг хараад аль л болж байгаа юм нь олж бүтгээд тооцоол тэрийг үнэлээд байх л одоо ийм үр өгөөчтэй юм аа гэсэн л ийм санаа илгэж байгаа юм л да. Тэгээ надад бол хүүхд толгой адилхан санагддаг. Одоо тэр илүү гэж. Өгтөө одоо юу гэж бодоод байна гэхлээр зэрэг бусдаас гаргуунд байх нь бусдаас онцгой хүүхд байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бүгдтэй адилхан одоо үнэлэгдээ тэрнээсээ илүү байх тухайд биш. Хүүхэд өөрийнхөө онцлогийг нээгээл өөрөө л их өөр хүн гэдгийг харуулах ийм л хэрэгтэй л дээ. Тэгээд угтаа тийм боломж одоо юу гэдэг бид нар бүгдийг тэгштгэж сурах тийм бодлого бариад байна. Үнэхээр тэгштгэж сургаад бүгд болдог байсан бол Олимпийн нэг төрөлд ягаад 10 авраг гардгүй, нэг л авраг гардаг шүү дээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө тэгштгэх боломжгүй зүйл гэдэг нь нотлогдсон зүйл дээр л бид нар бүгдээрийн тэгш сурах гал оролдоод байна шүү дээ. Өөрийн гэсэн чаддаг онцлог юм байгаа л энэ тийм. Тэр онцлогуудыг нээх л ёстой тийм. Тэгэхээр зэрэг магадгүй таны хүүхэд өнөөдөр математикийн хичээл сайн биш байж болно шүү дээ. Тэгвэл та яагаад заавал өөр сайн хүүхдэд харьцуулах гэдэг нь таны хүүхдэд ч өөр авьяас байгаа байхгүй юу? Тэрийг та нэгтэн чиглүүлэхэд нь туслах хэрэгтэй байхгүй юу? Гэж лээж авмаар зөвлөмөр санагдтыг. Нэг анги дотор ороод та энэ бол бүгд миний хүүхдүүд юм а гэж харж байгаатай адилхан багш хүн Монголын бүх хүүхдүүдийг энэ бол Монголын хүүхдүүд юм а тэрүүгээрээ миний хүүхд юм а гэж харах тэр их агуу том сэтгэлийг багш хүн хаанаас яаж олж авах хэвтэй тэр эрч энергийг энийг л манай багш нарт хэлж өгөөч. Багшийн ажил гэдэг бол зүрх сэтгэлийн ажил юм а. Тэгэхээр та үнэхээр зүрх сэтгэлээ өгсөн цагт л таны одоо шавнараас таны хийж байгаа ажлаас чинь сайхан үр боловсруулна л гэж хэлмээр байна. За баярлалаа. Тэгэхээр нэвтрүүлэг маань ч гэсэн сэтгэлийн үр гэсэн нэртэй байгаа. Тэгэхээр багш хүн бол яг энэ ажилдаа өөрийнхөө зүрх сэтгэлийг өгч чадаж байж багш өөрийг нь багшаа гэд дуудаад өмнөөс нь хараа сууж байгаа тэр олон мянган хүүхдэд үнэхээр зүрх сэтгэлд нь сайн сайхны үрийг суулгаж чадах юм аа. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэг үүгээр өндөрлөж байгаа нэрхэн үзэгчтэй. Өнөөдрийн нэвтрүүлэгт амжилттай боловсрол төрийн бас байгууллагын ахлах дунд ангийн сурагчдыг төлөвшүүлэн хөгжүүлэх хөтөлбөрийн үндэсний сургагч багш Хишиг нэм оролцлоо. Тэгэхээр амжилтанд зорилгод хүүхдүүдэд одоо урайлан дуудсан танд баярлалаа.